За бичлэгээ эхэллээ. Энэхүү бичлэгийг үзэж байгаа залуустай өглөөний ч юм уу өдрийн ч юм уу оройн ч юм уу мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр бол манай хичээлийн 10 дахь өдөр day 10. Вау, ямар хурдан өнгөрчөө залуусаа тий. 10 дахь өдөр. Одоо бидний техникл үзэх юмнууд бол дууссан. Бидний техник дүн шинжилгээний юмнууд бол дууссан. Миний одоо танаас заах юмнууд тий. Би өөрийн чухал гэж бодсон. Би өөрийн хэрэгэлдэг байсан ч юм уу. Тэр зүйлүүдийг бол одоо заагаад дууссан. Тэгэхээр та нар одоо тэр сурсан одоо бүх техник зүйлүүдэл маш сайн давтах хэрэгтэй болж байна. Арилжаан дээр одоо дадлагжих хэрэгтэй болж байна те. Ер нь байж та техник юмнуудаа та нар одоо өнгөрсөн видеонуудаа ч юм уу номоо заавал дахиад нэг удаа бол ядаж хамгийн багтаа дахиад нэг удаа унших видеонуудаа дахиад нэг удаа заавал үзээрэй заяа. Тэгжээж бас нэг өмнө нь ойлгоогүй ч юм уу эсвэл өмнө нь сонсож одоо чадаагүй өнгөрүүлсэн юмнуудаа та нар буцааж өөрсдөө хүлээж авах болно. За өнөөдөр day 10-ын аженда юу вэ гэхээр өнөөдрийн аженда юу вэ? Өөч 25 гэж бичсэн биз дээ. 26. Өнөөдрийн аженда юу вэ гэхээр multi time frame analysis буюу олон цагийн графикийг хэрхэн одоо тулган ашиглаж арилжаанд ашиглах уу хэрхэн одоо тулган баталгаажуулах уу шинжлэх вэ гэдэг талаар үзнэ. За тэгээд fundamental analysis-ийн талаар бүгдээрээ үзэх болно. За та бүхнээс бол надаас их асуужсэн те ямар цагийн график дээр одоо тохируулах вэ? Ямар цагийн график дээр зурах вэ гэх мэтчлэн бол маш одоо олон удаа бол тийм асуулт ирж ирсэн те. Тэгээд өнөөдөр бол бүгдээрээ тэрний талаар үзэх нь байна. За ингээд multi time frame analysis гэж те. За арилжаанд анхлан орж одоо суралцж байгаа хүний одоо хамгийн чухал асуудлын нэг нь бол шүү дээ те. Аль цаг time frame-ийг сонгон одоо ханшийн мэдээллийг харж байгаа дүн шинжилгээ хийж одоо арилжаанд орох вэ гэдэг одоо болдог шүү дээ те. Тэгээд бид нэр одоо графикийг харах цагийн сонголтууд бол бүр те нэг quarter буюу одоо 3 сараар эсвэл 1 сар, 1 7 хоног, 1 өдөр, 4 цаг, 1 цаг гэж байна. 9 шидийн зөндөө олон сонголтууд биднэрт байгаа. За мөн арилжаач бас өөрийнхөө одоо хүсснээр одоо графикийг бас тохируулж болдог. 3 цаг, 190 минут, эсвэл 240 тик гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо тохируулгааг бол өөрөөсөө дуртай цагаар бол хийж болдог. За та нар цагийн тохиолгыг яаж хийж байгааг мэдж байгаа бах те. Одоо жишээ нь би энэ TD Ameritrader гэхэд ийшээ ороод customize list юм эсвэл time frame гэл одоо ингээд эндээ сонгож болно шүү дээ. Intraday гэх юм бол те хэдэн цагуудын сонголт 12 цаг хүртэлх сонголт байна те 182 минут гэж байна. За тэгээ хамгийн багтаа бол 5 минут гэж байна. За тэгээд daily гэх юм бол хэдэн жилээр тэгээл одоо 7 хоногор гэдэг ингээд өөрөөсөө ингээд цагаа сонгоод те. Тэгээ цаг сонгоход бол бидний харах зүйлсүүд бас арай өөр болж эхэлдэг тийм. За тэгээд нэг candlestick-ийн одоо графикийн цаг гэж бидний яриад байгаа. Одоо энэ 4 цаг ч юм уу, 1 цаг ч юм уу, 15 минут, 1 өдөр гэдэг байгаа чинь тийм. Нэг candlestick-ийн одоо мэдээлэх одоо ханшийн одоо цонх шүү дээ. Тэгэхээр бид нэр нэг 7 хоног гэх юм бол тийм. Нэг week chart гэх юм бол нэг 7 хоногийн мэдээллийг авна. За тэгээд нэг 7 хоногийн тэр candlestick нь бол дотроо одоо 7 ширхэг нэг өдрийн candle те. 7 ширхэгч биш ээ. Ингээ худлаа чинь ягаа ингэ 5 ширхэг шүү залуусаа. 5 ширхэг одоо зах зээл чинь 5 өдөр нэлтэ шүү дээ. 5 ширхэг нэг өдрийн candle-ыг багтаан. За тэгээд нэг өдрийн candlestick нь бол 6 ширхэгтэй 4 hour candle-ыг багтаан. За тэгээд 4 hour candle нэг 4 ширхэг 1 hour candle-ыг багтаан гэх мэтчлэн одоо ингээд задарч явагддаг байх нэ. За тэгэхээр ханшийн түүх болон одоо тийм энэ ханшийн хөдөлгөөнийг чухам одоо ямар цагийн график дээр бид нар харж дүн шинжилгээ хийх ёстой вэ гэдэг нь бол мэдээж хамгийн том асуудал болно. Тэр асуултын хариултыг бүгдээрээ энэ хичээлээрээ олох гэж одоо чармааж мэрийя тийм. За ханшийн мэдээлэл одоо нэг өдөр 4 цаг, 1 цаг 15 минут гэдэг өөр цагуудын график дээр өөрөөр хэлбэлзэл одоо өөр нөхцөл байдалтай харагдаж болно. Одоо жишээ нь Бата гэж нэг нөхөр те евро доллар хослолыг одоо 4 цагийн график дээр хараад өснө гэдэг үгнэлт хийсэн байжсэн чинь 4 цагийн график дээр хасан. Нэг сайхан өсөх гээд байдаг. Тэгсэн чинь сараа гэж бүсгүй одоо
15 минутын график дээр яг адилхан хослыг харсан чинь унана гэдэг үгнээд иж болно те. Тэгээ энэ хоёрын одоо санал зөрөлдөөд иж болно. Ийм үед одоо ёстой яах ёстой юм бэ те? Аль цагийн графикийг илүүд үзэх ёстой юм бэ? Гэхээр ба шүү те. It depends. It depends буюу одоо ханшийн одоо тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Гэвч бидний хамгийн гол санах ёстой зүйл нь ба шүү те. Том цагийн график бий болсон одоо тэр зүй тогтол болон ханшийн хөдөлгөөнүүд нь маш одоо удаан цагийг зарцуулж үүсдэг болохоор жижиг цагийн график дээрх одоо харагдах дүр зураг болон тренд одоо юу гэдэг те тэрийг тоохгүйгээр авч хаян хөдөлж болдог гэдгийг та нар аль хэдийн мэдж байгаа. Тийм учраас одоо Бата Сара хоёрын одоо хоорондын маргалтаан дээр бол яах нь Батагийн тал 4 цагийн график арай илүү чухал ач холбогдолтой болж ирнэ залуусаа. Тийм болохоор шүү дээ. Болж өгвөл ерөн графикт ханшийн мэдээллийг харахтаа илүү одоо олон цагийн график ашиглах хэрэгтэй тий. Илүү олон цаг. Одоо 15 минут, 1 цаг, 4 цаг, 1 өдөр ч гэдэг юм тий. За тэгээд болж өгвөл одоо миний хувьд бол ерөөсө 15 минутаас доош цагийн графикт ерөөсө чухал ач холбогдол өгдөггүй. Яагаад гэхээр 1 минут 5 минут руу ингээд ороод ирэхлээр ханш одоо дэндүү их чимээтэй дэндүү их ийм хурдан хөдөлгөөнтэй болоод тэгээд ерөөс нэг ханшийн чиглэл олоход их тодорхойгүй болчиход байдаг. Миний л хувьд та нарын хувьд ямар гэдэг мэдэхгүй те. За тэгээд мөн одоо 1 минут 5 минутын график дээр ханш маш өндөр хэлбэлцэлтэй юм шиг харагдаж болно. 1 минут 5 минутаар зүгээр ингээл саваалга юм шиг харагдаж болно те. Гэтэл яг одоо илүү урт цагийн график дээр харахад энэ нь бол юу ч биш байдаг. Тийм учраас зөвхөн нэг болон одоо 5 минутын график ашиглаад бас арилжаанд ороод байх нь бол бас тохиромжгүй юм аа. Энэ нь бол бас эрсдэлтэй. Одоо тэ жижиг цагийн график ашиглан арилжаанд орох нь аюултай. Дан ганц жижиг цагийн график шүү. Одоо би та нарт жишээ нь харуулъя л та. Жишээ нь шүү. Амьдрал дээрх жишээ. Дан онол яриаггүй шүү тэр. Хүүхдийн хэлтгэр. За одоо жишээ нь ингээд харъя л та хараа. За бид нар 1 минутын график дээр ингээ харлаа. Тэгсэн энэ юу болсон бэ? Чи одоо 1 минутын график дээр бол чи одоо амар уналттай уу өстэй. Амар уналт үүсэл өстой чи юу болов? Хорвогийн баг төгсгөл ирж байгаа юм шиг харагдаж байна. Энэ бол Amazon-ы хувьцаа л да. Amazon-ы сток тэгээд Amazon өчигдөр нөгөө орлого зарлагын мэдүүлгээ гаргасан. Тэгээд энэс болоод хувьцаа нь бол жоохон муу гарсан учраас хувьцаа нь унжаах шиг байна. За одоо энэ одоо юу вэ? Одоо 1 минутын график дээр тавихаар нэг иймэрхүү дүр зураг болчиход байдаг хөхгүй юу? Ойлгохдохгүй те юу болцсон. За ингээд 5 минут дээр ингээд зөвхөн харлаа гэсэн. Өчигдрийн одоо 5 минутын ингээд данга өчигдрийн бид нар 5 минутын графикийг харах юм бол ингээд юу болоод байгааг нэг ойлгохдохгүй байна шүү дээ. Евро доллар дээр ч гэсэн. Одоо ингээд зөвхөн өчигдрийн 5 минутын графикийг харахад ч одоо юу болоод байгаа юм бэ те? Ийм амар одоо савлгаатай ийм юм гэж одоо байх уу те? Гэтэл бид нар одоо 4 цагийн график гэж юм сэлжүүлээд харахаар энэ нь айгүй энгийн үйлдэл байгаа юм те энгийн өмнө нь болж исэн л үйлдэл байгаа. За боли бүр 1 цагийн график дээр ядаж харъя те хамгийн багтаа би 15 минутаар харъя гэж хэлсэн те хамгийн багтаа 15 минутаар харахад бол яг өчигдөр зах зээл дөнгөж нэгт харагдахад бол овоо савлгаа бол үүсчээ. Гэхдээ энэ савлгаа нь бол одоо хараа 15 минутын одоо нэг цагийн графиктаар харахад энэ савлгаа нь бол зүгээр одоо дээшээ resistance-ийг шалгасан юм байна. Ингээд болоо тийм. Түүнээс бол 5 минутаар харахад бол аимшиг юм харагдсан шүү. Тийм учраас дан ганц одоо 1 минут 5 минутын графикийг ашиглаж арилжаанд орох нь маш аюултай. Та нар нэг юм руу орчлоо, зөв орчлоо гэж бодсон чинь нөгөөх нь буруу байх юм бол тэгэл одоо дуусаа тийм. За тэгээд бид нэр 15 минутаас дээш цагуудын график ашиглан болвол манай чарт өрөөнд ч гэсэн 15 минутаас дээш цагийн график ашиглаж арилжаад орно. За тэгээд бид нар бол та нар бол те 15 минутаас дээш өөрт тохирсон шүү. Арилжаалахад тааламжтай одоо цагуудыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр яах юм бэ гэхээр та нар одоо те өөртөө тохирсон нэг графикийг л барьж авах хэрэгтэй. Одоо жишээ нь надад бол те нэг өдрийн графикт бол би айгүй дуртай. Яагаад тэгэхээр миний арилжааны арга барилж гэсэндээ би арилжааг 2-3 өдөр барьж болдог. Нэг өдрийн графикаар бол би илүү айтаахан одоо дараагийн 2-3 өдөрт
арилжаа яах нь уу те ханш яах нь уу гэдэг бол тийм баримжааг бол авч чаддаг учраас би нэг өдрийн графикт маш дуртай. Тэгээд би нэг өдрийн графикасаа доошоо буугаад 4 цагийн график, 1 цагийн графикийг ашиглаж агаад би entry point-уудаа олдог. Тэгэхээр та нарын хувьд та нарын дуртай нэг одоо график чи юу байх вэ? Зарим хүний хувьд бол 4 цагийн график гэж болно те. Зарим хүний хувьд бол 1 цагийн график гэж болно. Зарим хүний хувьд яг 15 минут гэж болно. Тэгэхээр та нар яг өөрт тохирсон одоо өөрийн сэтгэл зүйд тохирсон одоо графикийг сонгох ёстой маа. За олон одоо анхлан арилжаанд орж байгаа хүмүүсийн одоо амжилтанд хүрдэггүй шалтгаан одоо хамаг мөнгө алдаад дуустдаг шалтгаан нь бол ерөөсөө өөрт тохирсон графикийн цагийг бол сонгож одоо мдээгүй сонгож чадаагүй. Тэгээ ханшийн мэдээллийг бол нөгөө өөртөө тохирсон графикийн цагийг сонгоогүй учраас ойлгохгүй, чиглэлийг зөв авч чадахгүй. Тэгээд алдагдлуулээгээ дуустдаг. Тийм учраас одоо хамгийн гол нь хүн өөрийн одоо зам байдал сэтгэл зүйд таарсан одоо графикийн цагийг сонгох хэрэгтэй тий. Миний хувьд бол би хамгийн анх би амьдралын туршлагаасаа ярьж шүү. За би хамгийн анх одоо 5 минут дангаж одоо 5 минут 15 минутын графикийг ашиглаад арилжаанд орох айгүй сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр өдөрт одоо айгүй олон удаа арилжаанд ороод тэр нь их гой сэтгэл догтлуулаад тий. Тэгээ би илүү их мөнгө хийх юм шиг надад санагддаг байсан л та. Гэтэл яасан? Би өөрөө их өндөр сэтгэл хөдлөлттэй хүн учраас одоо тэр жижиг цаг дээр ханшийн байнгын өндөр савлгаа хэлбэлцэлтэй байх бол намайг бол амар стресстүүлж, айгүй бухимдуулж, тэгээд ер нь цаашдаа бол амжилтгүй арилжаануудад их олон ороход бол хүргэдэг байсан л та. Тиймээс би өөрийнхөө сэтгэл зүг ойлгоод те. За би ерийн 5 минут 15 минут төр чи байн хараадах юм бол ер нь бараг цус сарвчих юм шиг байх шүү гэж өөрийгөө ойлгосон учраас би арай хол цагийн график руу 1 цаг руу 4 цаг руу 1 өдрийн график руу ингээд шилжээд тэрэн дээр одоо ханшийн дүн мэдээллийг аваад техник дүн шинжилгээ хийгээд арилжаанд ороод эхлэхэд бол миний арилжаа бүр хамаагүй дээр болсон. Ерөөсөө өдөр шүн шиг тэнгэр газар шиг бол өөр болж ирсэн. Би бол маш сайхан амжилттай арилжиж эхэлсэн баггүй. Тэгэхээр миний хувьд бол тэгж шилжснээрээ би ханшийн жижиг хөдөлгөөн одоо савлгаа бүрт санаа зовоод байхгүй айл болох дундаас том зурган дээр фокус хийгээд тэгээд тэр хэмжээгээр ч гэсэндээ дундаас том зургийн одоо ханшийн хөдөлгөөн бол их өндөр гардаг гэж та нар мэднэ шүү дээ. Тийм учраас миний ашиг ч гэсэндээ бас өндөр болж эхэлсэн. За мэдээж яг урт хугацааны график дээр би арилжаа хийхэд бол мэдээж leverage бол бага байна тий. Хэрвээ би богино хугацааны график дээр арилжаа хийсэн бол leverage маш өндөр барих шаардлагатай. Тэгэхээр та нар бодоод үзтээ. Богино хугацааны график маш өндөр leverage. Богино хугацааны график 5 минут, 15 минут маш өндөр leverage хоёр чинь ерөөсөө энэ арилжаанд орж байгаа хүмүүсийн хамаг юм алддаг шалтгаан баг болдсон шүү. Яг чин үнэндээ бол тий. За тэгээд одоо та нарын хувьд хэдий том цагуудын одоо график ханшийн хэлбэлцэл хөдөлгөөн одоо бага байх мэт санагдавч тий. Илүү одоо сэтгэл догтлуулсан одоо 15 минут 5 минут руу шилжмээр байх юм бол та нарын зан характертэй үнэхээр тийм бол өөрийгөө ойлгож чадсан бол тэр графика голдуу байх хэрэгтэй. Гэхдээ заавал дээшээ 1-2 цагийг бол заавал харж байгаа хэрэгтэй. 15 минут дээр та нараа өөрсдийнхөө алтан график 15 минут гэж барьсан бол 1 цаг 4 цаг 1 өдөр юу болж чинь заавал харж байгаа хэрэгтэй шүү заяа. За тэгээд том цагууд дээр одоо арилжаа хийх ганц одоо шалгуур нь юу гэдэг вэ гэхээр маш их төвчээр шаарддаг. Том цагууд дээр арилжаа хийхэд бол миний хувьд бол өстой маш их төвчээр шаарддаг. Тэгээд би бол өөрөө өмнө нь бол их төвчээргүй тавтаргүй хүн байлаа. Тэгээд том цагуудын график дээр арилжаа хийж эхэлснээрээ би төвчээртэй тавтартай болж одоо бас суралцаж эхэлсэн. Тэгэхээр биш үү те. Нөгөө л нэг өнөөх том асуулт те. Аль цаг буюу одоо аль тайм фрейм дээр арилжаанд орох вэ гэдэг одоо асуултын хариулт нь бол юу? Өөрийн сэтгэл зүй болон зам байдалд тохирсон тэр цагийн графикийг сонгох ёстой маа залуусаа. Тэгэхээр өөрийн сэтгэл зүй одоо зам байдалд тохирсон одоо цагийн графикийг яаж сонгох юм? Надад одоо ямар цагийн график тохирно гэдгийг бид нэр яаж мэдэх юм? Би 1 минут, 5 минут, 15 минутаар илүү их стресстэй дээ. Яшиг би цаашаа 4 цаг нэг өдөр эсвэл би 7 хоног руу шилжиж гэдэг юм уу тэрийгээ бид нар яаж мэдэх юм? Demo аккаунт дээр арилжаа хийж ижил бид нар надад юу тохирохгүй байна, юу тохироод байна, аль цагийн график дээр би овоо
мундаг байгаад байгаа юм шиг байна гэдгийг мэднэ шүү дээ, тий. Тэгээ одоо зарим үнэт цаас болон валютын хослууд нь бол зарим одоо тодорхой нэг цаг дээр бол яг ингэж дагаж хөдлөөд байдаг. Одоо жишээ нь S&P 500 бол би ихэвчлэн 4 цагийн графиктер бол арилжааны одоо сигнал авч ордог. Тэгээд үнэхээр ямар хослол болон ямар үнэт цаас ямар цаг дээр яаж хөдөлгөхийг одоо мэддэг болох тэр туршлага цуглуулахын тулд яах вэ? Демо данс дээр л туршлага цуглуулна шүү. Тэгэхгүй та нар жинхэнэ мөнгөөр арилжаа гэж жинхэнэ мөнгө өрн таран хийцнээ. За надад яг одоо 1 цагийн график тохирох юм байна гэсэн арилжаа хийх мөнгө байхгүй болчих яах вэ? Тийм учраас туршлагагүй та нарын одоо мөнгийг авах одоо акулууд одоо forex гэх энэ далайд бол үе төмөрөө байгаа. Тийм учраас одоо мөнгө алдах гэж одоо та нар яарад яах вэ? Яарад яах вэ гэж цаан чин Монголын цагдаагаас одоо бүр хөдөлгөөн гаргаад яваад байгаа шүү дээ. Тийм учраас та нар яах хэрэггүй. Демо дээр сайн арилжаа хийгээд яагаад би одоо энэ демо гэдэг учир шалтгаан чи одоо хүртэл энд гарч ирсэн шүү дээ. Та нар өөрт тохирох цагийн графикийг сонгох ёстой. За манай залуус яаж нь ойлгомжтой юу? Одоо яаж цагийн одоо графикийг сонгох ёстой вэ? Тэгээ одоо цаашид бүгдээрээ үргэлжлүүлээд юу яа? Одоо өөр тайм фреймүүдийн одоо ялгааг бүгдээрээ одоо олж харьцуулъя те. Бид нэр өөр тайм фреймүүдийн ялгааг харьцуулъя. Бид нар энэ ялгааг мөн харьцуулж иж та нар бас өөрсдөө одоо сонголтоо хийх боломжтой болно шүү дээ те. За тэгээ ер нь дахиад нэг асуулт те. Аль тайм фрейм хамгийн зөв бэ? Хариулт нь юу? Танаас шалтгаална. Та аль тайм фрейм дээр зөв зохистой одоо сэтгэл зүйтэй тий арилжаанд орж чадчихна. Тэр л одоо таны хувьд зөв тайм фрейм болно. Энэ үгийг сонсоорой. Энэ үгийг сайн зайлшиж аваа. Та аль тайм фрейм дээр зөв зохистой сэтгэл зүйтэй арилжаанд орж чадчихна. Тэр л таны хувьд зөв тайм фрейм болно. Аншийн хурдтай үйл хөдлөлт дуртай тий арилжааны үр дүнг одоо тэр даруйд нь авах дуртай хүн бол магадгүй хурдан цагийн арилжаанд бол орж болж чинь тий хурдан цагийн график ашлаа. За эсвэл альва юмыг удаан тайван байхад дуртай болон одоо орсон арилжаагаа олон өдрөөр барих одоо тийм сонирхолтой хүн байх юм бол бас одоо над шиг арай удаан хэмнэлттэй арилжаанд бол орж болно тий. Тэгээ хүн бүхний сонирхол хүсэл зориг харилцан адилгүй. Ямар ч л байсан та нэг график дээр тавиал ингээл амар уурчин хүрээд бухимдаад бүр компьютерийнхаа дэлгэцийг хагас шаачих гэдэг юм бол тэгээд тэр график бас солихол хэрэгтэй. Тэрийг юун дээр мэдгүй даймо дээр хэлсэн тийм. Тэгэхээр өөрөөр одоо тайм фреймүүдийг одоо бүгдээр харьцуулан жишиж үзье тийм. За хамгийн нэгдүгээрт юу? Мэдээж long term time frame тийм. Long term time frame. За буюу энэ урт цагийн одоо том зургийн графикийг бол хэлнэ тийм. За энэ том зургийн график ашигладаг хүмүүсийг бол бас long term одоо trader гэж нэрлэдэг. За мөн одоо position trading гэж бол нэрлэдэг. Position trading буюу одоо энэ зах зээл дээрх одоо ханшийн нэг талд нэг байрлалаа эзэлчихэд тэгээ удаан тэндээ одоо байгаад байдаг гэсэн үг ээ. За ийм хүмүүс бол ихэвчлэн 1-7 хоног болон нэг өдрийн чарт дээр ханшийн мэдээллийг аван арилжаанд ордгоо. За ийм төрлийн арилжаачид одоо орсон арилжаагаа бол хэдэн 7 хоногоос хэдэн сар хүртэл за заримдаа бүр хэдэн жилээрч байж болдог те. Одоо жишээ нь юу гэдэг 3 жилийн өмнө Apple-ийн хувьцаа $90 байлаа шүү дээ. Apple-ийн хувьцаа $90 байлаа. Тэр үед би Apple-ийн хувьцааг ирээдүйн 2-3 жилдээ $200 хүрэхийг одоо би дүн шинжилгээ хийгээ мэдсэн бол би Apple-ийн хувьцааг position trade хийж болох байж те. За тэгээд long term trader-ууд бол ихэвчлэн ханшиг 1-7 хоногийн одоо чартн дээр судалгаа хийгээд за тэгээ ерөнхий тренд болон ханшийн чиглэлийг тодорхойлсныхоо дараа нэг өдрийн чарт ашиглаад арилжаанд бол орох гарах цэгүүдийг бол сонгодгоо. За тэгээ long term time frame ашиглахын одоо давуу тал нь юу юм бэ гэхээр урт хугацаанд цөөхөн хэдэн арилжаанд орох тул одоо арилжааны зардал бол маш бага байна те. Мэдээж commission spread төлөх нь бол маш бага. За тэгээд зах зээлийг бол одоо том зургаар одоо харж арилжаанд ордог болохоор тэр өдөр болгоны одоо жижиг одоо ханшийн савлгаа чимээнд бол нэг тэг санаа зов сэтгэл зүгээрээ няцаад ялагдаад одоо стресстэй байхгүй тийм. За тэгээд арилжаанд орох болгоны өмнө бол хангалттай дүн шинжилгээ хийх, судалгаа хийх бол ариун цаг бол мэдээж байна тийм.
Ягаад одоо жишээ нь бид нар одоо 5 минутаар арилжаа хийж илаа гэж бодоход ингээд ханш ингээд амар хөдлөж явчих юм бол бид нар тэрийг чинь ингэж харж яагаад хөдөлч үү яач юу ийч үү гэж судлах одоо цаг цав байхгүй шүү дээ. Тийм ч учраас бас нэг хурдан цагийн юун дээр бол график дээр арилжаа хийх нь бол бас эрсдэлтэй гэсэн үг тийм. Яа тэгээ мөн одоо long term time frame-ийн давуу тал нь одоо том зургаар одоо дүн шинжилгээний арилжаанд ороход бол ханшийн одоо том давлгаануудаас өндөр ашиг бол хийх боломжтой байдаг. За мэдээж long term time frame дээр арилжаа хийхэд бол өндөр одоо leverage-тэй бол байж болохгүй тийм. Одоо бага leverage-тэй. За хамгийн ихтэй гэхэд 1-3 дахин өөрийн мөнгийг одоо 3 дахин одоо давсан тийм leverage-тэй бол байхыг бол санал болгох юм байлаа. Тэгээд за сул талуудын хувьд бол тийм large swings нөгөө ханшийн урт хугацаанд одоо барих шаардлагатай учраас ханшийн одоо наан цаана юм савлгаануудыг бол даван тисч гарах шаардлагатай. За тэгээд тийм том одоо давлгаануудыг даван тисч гарах шаардлагатай учраас stop loss-ыг бас нэлээд өндөр тавих хэрэгтэй болтгоо. Тийм учраас бас одоо long term time frame дээр арилжаа хийж байгаа хүмүүс бол аль болох одоо дансандаа бас хөөрхөн хэмжээний мөнгөтэй байх шаардлагатай болтгоо. Тэгээд одоо том зураг дээрх одоо зүйл тогтолцоод те тренд нь маш ханшийн үйлдэлүүд үүсэх гэж одоо маш уддаг учраас төвчээр их шаарддаг. За ийм сул талуудтай байх нэ long term time frame бол тийм. За short term time frame гэж бол байна тийм. Мэдээж бид нар бол аль болох short term time frame юм эсвэл intraday дээр бол арилжаа гэж үзнэ тийм. За short term trader гэж бол нэг цагаас нэг өдөр хүртэлх одоо графиктаар ханшийн мэдээлэл аваад үе шилжлэгээ хийдэг хүнийг хэлдэг. За энэ хүнийг бас одоо ийм төрлийн арилжаачид бол одоо орсон арилжаагаа хэдэн цагаас хэдэн 7 хоног хүртэл барьдаг учраас энэ хүмүүсийг бас одоо swing trader гэж нэрлэдэг. Swing trading хийн гэдэг. Би бол өөрийгөө бол swing trader гэж бол боддог. Миний орсон арилжаа хамгийн багадаа хэдэн цаг. За тэгээ хамгийн ихтэй бол нэг 2-7 хоног барих тохиолдол байдаг. За тэгээ энэ одоо swing trading гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ханшийн одоо swing-үүд те хоёр тийш савлгаануудаас одоо ашиг хийх зорилготой ийм арилжааны арга барил байдаг. Тэгээд short term traders-үүд бол нэг өдрийн чарт ашиглаад за би бол те нэг өдрийн чарт ашиглаж одоо ерөнхий тренд болон зах зээлийн анализ хийчихэд тэгээд 4 цагаас 1 цагийн график ашиглаж бол яг арилжаанд орох гарах цэгүүдээ бол сонгодог байгаа. За одоо миний одоо давуу талууд юу юм бэ? Short term time frame арилжаа гэдэг үгсийн давуу тал юу юм бэ гэхээр урт удаан хугацаанд одоо нэг арилжаанд мөнгөө түгчээд бариад байх шаардлага тийм. Нэг арилжаанд одоо хэдэн жилээр нь байлгах шаардлагагүй өөр одоо бас зүйлүүд рүү орж гарч иж болдог гэсэн. Opportunity cost of money гэж зүйл өгдөн шүү дээ. Нэг юмд одоо барин сууснараа нөгөө юмны одоо боломжийг алдах тийм юм бол гарахгүй гэсэн. За тэгээд сард бол хэд арилжаанд орох боломжтой. Ханшийн одоо ойрын хэд хоногийн өндөр савлгаануудаас бол бас өндөр ашиг хийх боломжтой. Ягаад гэвэл мэдээж short term time frame руу орохоор leverage арай өндөр болох нь тийм. За тэгээд бас нэг давуу тал нь одоо би бол минут секунд бүрийн тэр ханш яаж ийн гэдэгт бол санаа зовх ямар шаардлагагүй. Тэгэж өөрийгөө стресстүүл ямар шаардлага. Тэгээд сул тал нь юу юм бэ гэхээр хараа overnight risk. Одоо та нар асуугаадсан шүү дээ. Энэ зах зээл хаагдсан байхад чи яагаад унчиж байгаа юм бэ гэлтэй. Зах зээл хаагдсан байхад яагаад энэ ханш унаа явчихваа гэдэг чи overnight risk гэдэг зүйл байдаг байх нэ. Overnight risk нь юу юм бэ гэхээр зах зээл одоо хаалттай байх үед те үүсч болох зах зээлийн хувьсаж өөрчлөгдөх одоо нөхцөл байдлуудын эрсдлийг ярьж байгаа маа. Жишээ нь одоо юу гэдэг S&P 500 дээр long арилжаа хийсэн байсан чинь нөгөө мó хагас сайн бүтэн сайн мó Дональд Трамп ч гарч ирэнгүүтээ мэдээлэл хийгээл S&P 500 гарчиж болдсон шүү дээ. Тэгээ нэгд өдөр нэгдэнгүүт gap down хийгээ онгоочдөг. Тийм учраас энэ swing trade бол overnight risk гэдэг зүйл маш их байдаг. За тэгээд long term trade-ийг бодох юм бол олон арилжаанд орох учраас арилжааны одоо spread зардал арай өндөр болдог тийм. За тэгээ мэдээж intraday time frame буюу одоо бидний дуртай мөн үү? Бид нэр одоохондоо нэг тийм дуртай болоог байгаа. Тэгээ 1 минутаас 15 минут хүртэлх график дээр ханшийн мэдээллийг аваад үгшилжлэж арилжаанд ордог хүмүүсийг хэлдэг. Intraday trader буюу одоо intraday time frame ашигладаг юм гэж тийм. За энэ төрлийн арилжаач нь бол ерөнхийдөө арилжаанда өдөрт нь ороод өдөрт нь хаадаг. Энийг бол мөн одоо day trading гэж нэрлэдэг тийм. Тухайн өдөрт арилжаа нэгэд хаах гэсэн үг.
Day trade-рууд нь бол ханшийг одоо intraday time frame буюу 5, 15, 30 минут дээр бол судлан одоо дүн шинжилгээ хийчээд тэгээд бол 5 минут голдуу ашиглан бол арилжаанд ордгоо. Би яг заримдаа бол day trade хийдэг. Заримдаа бол day trade хийдэг. Гэхдээ байнгын бол day trade бол хийдэггүй. За давуу талууд нь юу юм бэ гэхээр те сар жил 7 хоног гэх мэт одоо олон өдрөөр нэг арилжаанд мөнгөө төгчээд бариадах шаардлагагүй. За арилж байгаа өдөрт нь хаадаг учраас арилж байгаа яг тэр өдөрт нь шууд хаачдаг учраас ямар ч overnight risk байхгүй. Трамп юу гэж Twitter дээрээ тавьж исэн ч вэ? Хойд солонгос одоо те цөмийн зэвсэг явсан шидийн болж исэн ч вэ? Ерөөсөө санаа зовлтгоо. Нэг бодлын бас day trading хийх нь бол айгүй өөрт сэтгэл амар орой сайхан тайван унтаж чадна те. Нээлттэй арилжаатай үед бас жоохон хэцүү байдэн шүү дээ. За нөгөөд чи яасан бол бодсоор хэлдэг. Тийм учраас day trading хийдэг хүн бол санаа амар сэтгэл ууж унтаж болох нэ. За тэгээд мэдээ болон бусад үйл явдлуудаас болж одоо ханш хурдцтай хөдлөхөд бол орч те ашиг их боломжтой. За сул талууд нь юу юм бэ? Сул тал юу юм бэ гэхээр шүү дээ те. Commission буюу spread-нд маш их мөнгө төлдөг. Commission spread маш их мөнгө төлдөг. Би 2018 онд айгүй их day trade хийсэн юм байлээ. Яагаад тэгэхээр 2018 онд ч нөгөө Donald Trump гэж нөхөр чинь зах зээл хаагдсан гутал Twitter дээр янз бүрийн бичээл хятадтай худалдааны дайнга зарлаа, яалаа ийлээ, төв банк бла бла. Тэгээд нөгөө overnight risk амар өндөр байсан учраас би swing trade хийхгүй байгаадсэн. Одоо та нар харж байна уу? Би зах зээлийн нөхцөл байдалд тохируулж өөрийнхөө арилжааны цагийг хүртэл би сонгож шít. Тэгэхээр бид нөгөө хувьсан өөрчлөгдөж байгаа зах зээлийн нөхцөл байдалд өөрийгөө одоо тохируулах ёстой гэдэг чи одоо дасан зохицох ёстой гэдэг чи энийг хэлээд байна те. Тэгээд би бол day trade хийж эхэлсэн. Өглөө те зах зээл нэгтгэхэд харж байгаад арилжаанд орлоо. Өдөр дуусахаас өмнө арилж байгаа хаалаа маргаашийн өглөө хүртэл би ерөөсөө санаа зовхон. Тэр надад нэг хэсэг айгүй амар байсан те. За тэгээ би яг энэ үед бол нийтдээ $28,000 брокерийн комиссонд төлсөн байт юм байлээ. TD Ameritrade дээр бодоод үзтээ ёо $28,000 комиссон төлсөн. Тэгэхээр бас брокерууд алж байгаа биз дээ. Магадгүй Монголд бас ирээдүйд айгүй олон арилжаачид болоодох юм бол магадгүй бас брокер нэмэрч санагдах юм билээ. Тэгэхээр ханшийн жижиг савлгаа бүхэнд одоо анхаарал тавих шаардлагатай болноо. Жижиг цагийн тайм фрейм дээр арилжаа гэхэд. Тэгээ энэ нь бол үнэхээр одоо бас зарим хүний хувьд бол өндөр стресстэй. Бас их айгүй айц хүч ихтэй тий. Арилжаанаас олох ашиг одоо яг тухайн өдрийн л ханшийн хөдөлгөөнөөр хязгаарлагдах учраас хэрвээ ханш хөдлөхгүй байх юм бол бид нэр ашиг хийж чадахгүй. Тэгэхээр ч бас нэг бодлын жоохон сонирн байна шүү дээ. Day trade яг одоо day trading. Тэгээд олон удаа арилжаанд орох тул за энэ одоо нэг маш одоо өндөр эрсдэл байдаг. Энэ бол over trading гэдэг. Over trading буюу day trade хийж байгаа хүн дэндүү олон удаа арилжаанд орох. Дэндүү олон удаа арилжаанд орохоор яах юм? Нөгөө эрсдэл чинь алдах эрсдэл рүүгээ ойртоод байдаг. Тийм учраас бас одоо юу гэдэг нь өөрсдөө гэсэн дүрмтэй байх хэрэгтэй. За өдөрт би нэг 3 л арилжаа хий. Эсвэл би өдөрт 4 л арилжаа хий. За би бол өөрийгөө өдөрт 3-аас илүү арилжаа хийгээд эхлэх юм бол за одоо болио доо гэдэг ингээд зогсоодог те. За тэгээд дөнгөж арилжаа хийж эхэлж байгаа хүмүүсийн хамгийн их мөнгөө алддаг time frame нь ерөөсөө intraday time frame байдаг. За тэгээд нэмж хэлэхэд те шинээр арилжаа хийж эхэлж байгаа хүмүүс ихэвчлэн одоо intraday time frame дээр олон удаа орж гараал одоо бөөнбө ашиг хийх мэтэр одоо төсөөлдөг. Ингээд шууд 5-15 минут чарт дээр ямар одоо те ханшийн судалгааг одоо баг судалгаач хийхгүй дээ. Тэр чинь 5-15 минутыг зөвхөн 5-15 минут харж байгаа хүн чи одоо ямар нэгэн судалгаа хийхтэй. Хэдэн индикатор тавиал тэгэл нэг candlestick pattern-ыг хараад арилжаанд оруулах. Тэгэл одоо баг цагийн график дээр зөвхөн одоо баг цагийн график ашиглаж арилжаанд ороход бол ханшийн бүх жижиг хэлбэлцэл савлгаанд анхаарал хандуулах хэрэгтэй те. Тэгээд энэ нь бол тухайн одоо шинээр одоо дөнгөж зах зээлд орж байгаа арилжаачиг бол их айдас давтуулна. За тэгээ ханш хүчтэй хөдлөө явахаар шунал давтуулна. За тэгээ ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бол ялагдaltaд хүрэх шалтгаан болчихдгоо. Тийм болохоор аль болох нэг цаг тий 1 hour chart буюу түүнээс stage graphic-ийг хамгийн анх эхэлж байгаа хүмүүс маань бол ашиглаж явах хэрэгтэй. За тэгээд явандаа сайхан тий туршлагатай болоод ирэхлээр 5-15 минут шилжиж болно шүү дээ. За мөн одоо арилжаа хийх цагийг одоо графикийн цагийг сонгохдоо бол дансандах
байгаа мөнгөний хэмжээгээ бас харгалзаж үзэх хэрэгтэй. За бага цаг дээр арилжаа хийхэд те бидний одоо leverage буюу хөшүүргийн ашиглалт арай өндөр хувьтай байдаг л та. Тийм учраас данс илүү идэвхтэй байна те олон удаа арилжаанд орж явж байгаа учраас. За тэгээд бага цаг дээр арилжаа хийхэд бас stop loss-ын хэмжээг ч гэсэн бага барьж болдог болохоор бас жоохон давуу тал байдаг. Харин урт хугацааны арилжаанд ороход тэ арай их мөнгө шаардах хэрэгтэй те. Одоо юу гэдэг $5,000 хүн бол $5,000-оор 2 жил барай суучих юм бол тэр чинь ямар юмх нь арилжаа хийх хэрэгтэй. Тийм учраас урт хугацааны арилжаа нь бол арай их мөнгөтэй хүн байх хэрэгтэй. Stop loss-ыг бол өндөр тавих шаардлагатай болдог те. За тэгээд одоо хамгийн чухал одоо санах ёстой зүйл нь бол таны сонгосон арилжааны цаг танд юусэн яг л одоо байгалийн юм шиг л одоо таарж ах хэрэгтэй тий. Үсэрч төвхцээл одоо компьютерийнхоо дэлгэцийг хаах шаачих гал тэгэл ах юм бол одоо тэгэл арилжааны цонхоо солихол хэрэгтэй гэсэн үг байх нэ. Тэгээ эцэст нь одоо өөрт таарсан одоо тайм фреймээ сонгочоод дээшээ доошоо өөр цагуудын графикийг бас давхар харж ах хэрэгтэй. Өөрийнхөө тайм фрейм сонголоо дээшээ 2 ч гэдэг юм уу доошоо 2 ч гэдэг юм уу тий. Тэгэж одоо олон тайм фреймийг давхар ашиглах хэрэгтэй. За одоо та нар өөртөө таарсан тайм фреймийг сонгочлоо. Одоо яаж бусад тайм фреймуудыг хамтруулан хослуулан ашиглах вэ гэдэг талаар бүгдээрээ сурья. Multi time frame trading гэж тийм. За манай залуус давгүй юу? Ойлгомжтой юу та нарт? Яаж одоо өөртөө таарсан тайм фреймийг сонгох бол ойлгомжтой юу? За. Тий, өөрийнхөө сэтгэл зүй гэхлээр мэдэх хэрэгтэй. Өөрт ч одоо юу тохироод байна. Тэгэхээр эхлээл та нар яа ингээл туршиж үзэх нь байна шүү дээ. 1 минут дээр тавиад үз. Яах нь вэ? 5 минутаар арилжаад үз. Яаж юм? За боли 15 минут. За боли 1 цаг. За 4 цаг гэл тэ. Тэгээд туршиж үзэх хэрэгтэй байх дээ. За бүгдээр одоо multi time frame analysis руу орё. За хамгийн эхлээд бид нар яагаад зөвхөн богино хугацааны цагийг ашиглан арилжаанд орж болохгүй вэ гэдэг талаар бүгдээрээ одоо суралцъя. Тэ нэг жишээ авч үзье. За одоо жишээ нь энэ одоо графикийг бүгдээр хараа л да. Энэ бол 10 минутын British pound Америк долларын одоо хослол байна те. За энэ дээр ингээ харахад яаж юм? Энэ 200 moving average бол үнэхээр сайхан resistance болж байгаа юм шиг харагдаж байна те. Resistance болж байгаа юм шиг. За тэгээд дараагийн удаа ханш энэ 200 moving average-ийг шалгахдаа одоо юм doji хийчихье. Нэгсэндээ эн чинь бол одоо нөгөө Fibonacci stick гэдэг шиг те маш одоо хүчгүй candle гэж үзэн шүү дээ. Дээшээ энийг break хийх гэсэн боловч чадсангүй. Нэгсэндээ бол буцаад доошоо унах нэ гэж одоо үзэх нь. За бүгдээрээ энд бол одоо short орох уу залуусаа. Та нар юу гэж бодож байна? Short орох уу? Бүгдээрээ энийг харж байгаа л сайхан short орчмоор харагдаад шүү дээ. Сайхан short те. Энэ бол сайхан short үстэй. Энд чи одоо өмнө нь 1 2 3 удаа давтсан байна. Дараагийн удаа те 4 дахь удаа яах гэдэг бид нар орно те. Оо сайхан. За short орчё бүгдээрээ орчий заяа. За бүгдээрээ орчё. Гүй биш ээ орчий. За орё. За орчий заяа. За бүгдээрээ энэ short орсон шүү заяа. Бид нар ороход амар их мөнгөөр short орсон шүү заяа. Bam! Яасан байх. Нөгөө мо 200 movie average чи юм чинээ тоохгүй дээшээ гатлаад өсөө явцсан. Одоо нөгөө дөөж чи энэ байна шүү дээ. За ийм тохиолдол маш их болно шүү. Шинээр арилжаанд орж байгаа хүмүүс яг ингээл мөнгө алддаг юм аа. За тэгээ эн чинь нөгөө short чи худлаа болоо зогсохгүй одоо бүр энэ British pound dollar бол дээшээгээ одоо баг 200 pip өссөн байна шүү дээ. 200 pip. Энд одоо мөнгө алдаа зогсохгүй ийм сайхан 200 pip өсөх одоо ийм арилжааг бол нэгсэн алдчихжээ. Тэ? За тэгээ яагаад ингэ өсчихвөө гэж одоо юу болчихвоо гэд бодвол бид нар юуг харах вэ? Бид нар чи юу болчихвоо, яагаад өсчихвөө гэж бодвол бид нар юуг харах вэ залуусаа?
арай том цаг руу орж харна шүү дээ. Том цаг руу орохдоо бид нэр эхлээд ямар цаг руу орох вэ? Хамгийн эхлээд ямар цаг руу орох вэ? 1 hour юм уу? 4 hour те? 4 hour юм уу? 1 hour. Зя тэгсэн чи араа 1 hour candlestick руу ороод ирээ харсан чинь ханш яасан бэ? Ascending channel дотор явж исэн байна. Ascending channel дотор явж исэн байна. Ascending channel дотор явж байгаад яг энд сайхан нөгөө channel-ын доод хэсэг дээр support аваад маш сайхан дээшээ одоо channel-ын дээд хэсэг хүртэл явчихжээ. Uptrending channel явж ижээ. Бид нар одоо 1 цагийн графикийг харахгүйгээр зөвхөн 10 минутын графикийг харахад бидэрт энэ uptrend харагдах боломжтой юу? Uptrend харагдах боломжтой юу залуусаа? Бид нар энэ uptrend-ийг харж чадах уу? Чадахгүй те, ерөөсөө чадахгүй. Uptrend-ийг харах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид нар яах вэ? 1 цагийн time frame дээр байсан бол бид нар энэ uptrend-ийг харах бүрэн боломжтой гэж. За тэгээд ascending channel-ын доод зурааснаас support авч яхад бол бид нар long арилжаанд орсон бол ямар сайхан ашигтай ажиллах байж вэ те. Бид нар одоо энэ гоё арилжааг алдаад өнгөрөөгөө зогсохгүй бас одоо short ороод мөнгө алдсан гэдэг байна шүү дээ. За тэгээд 1 цагаар одоо харсан энэ дүр зургийг бол 4 цаг руу шилжүүлээд харахад бол бүр ойлгомжтой. Энэ одоо 4 цаг дээр бол энэ channel бол маш удаан үргэлжлэж явж байгаа нь бол харагдчихэ тий. Тэгэхээр бид нар энэ арилжааг яаж болсон? Яах байсан байх вэ? Бид нар энэ арилжааг томоос нь баг руу явах хэрэгтэй байж тий. Бид нар багаас том руу биш, томоос нь баг руу. Эхлээд 1 өдрийн candle харлаа. За 4 цагийн candle харлаа. Оо, channel явж байна. Nice. 1 цагийн candle руугаа орлоо. Оо, яг channel-ийн доод хэсэгт эн чинь яахгаа явж штэ. Одоо хараа бид нар ингээд эргэж нөгөө урвуугаар нь ашиглав те. Эхлээд 4 цаг дээр бид нар энэ channel-ыг харлаа. Wow, nice. Сайхан channel байна. 1 цаг руу орлоо. Оо, ханш чи яг одоо 1 цагийн энэ график дээр энэ channel-ийн доод хэсэгт ирээ шалгаж байгаа юм байна штэ. Support авах юм бол long орох юм байна шүү. Хараа. Шаал эсрэг тесрэг арилж авчиж байгаа биз. Өмнө нь бид нэр short ярьчихсан. Одоо бид нар тэгсэн яасан long ярьчин те. За би чи энд long орох юм байна шүү гэд. Тэгээ ингээ 10 минутыг харсан чинь яг хараа. Энэ 200 SMA өмнө resistance болж ирсэн юм их сэтлэх гээд дараад ирсэн баг. Тэгэхээр бид нар яах вэ? 200 SMA дээшээ сэтлэхэд бид нар confirmation аваад long орох байжээ. Хараа. Шаал эсрэг тесрэг хоёр арилж авч байгаа биз. Нөгөө арилжаан short орсон. Тэгэхээр яах нь вэ? Нөгөө 10 минутын одоо chart ашиглаад short орсон хүний мөнгийг 1 цаг 4 цаг ашиглаад long орсон хүн авчлаа. Би авчлаа тий би авлаа. Тэгэхээр ихэнх одоо шинээр арилжаанд орж байгаа арилжаачдын асуудал бол ерөөсөө л альваг том зургаар харж чаддгүйд байд юм аа. Тийм болохоор төвчээртэй бай залуусаа эхлээд том зургаасаа ихэл тэгээд баг зураг руугаа ороо. За яа. Тэгээ одоо том зургийн график дээр үүссэн тренд зүй тогтолцоод бол жижиг цаг дээр үүссэн бүхнийг өстой хамрахгүй аваад явж чадна шүү дээ тий. Одоо заан жишээ тий галзуурсан заан одоо forest дунд буюу ой модон дунд гүйж яхад бол тэр мод зод тэр жижиг сажиг амтан баавгай бух мөх тэр бол падли байхгүй үстэй. Тийм учраас том цагийн зургаа төрүүлж харах хэрэгтэй байна. За тэгээд өөрхөдөө минимум одоо тэнгэрт байгаа өвөө надад одоо баг байхаас жоохон байхаас надад хилдэг байсан. Чи битгий өнөө маргаашаа хараад бай. Төвчээртэй бай. Алсын хараатай бай. Олон нүүдлийн цаатахыг харж сууг. Тэгээ надтай шатар тоглоо суудаг байсан байхгүй. Би шатар тоглохдоо ингээл яах гал амар төвчээргүй ингээл хөдөлчихгөө. Тэнгүүд чи хой чи чиний нүүдлийн дараа би ямар нүүдэл хийх үү? Тэрний дараагийн нүүдлийг чи бод гэж хэлдэг байсан. Тэгээ тухайн үед надад айгүй ядаргаатай өглөөд байгаа юм санагддаг байсан ч гэсэндээ одоо ингээ эргүүлээд бодохоор forex арилжаанд бол надад энэ одоо тэр сэтгэлгээ бол маш одоо хэрэг болдгоо. Тийм учраас олон нүүдлийн цаатахыг хараа залуусаа. Том цаг дээрээ дүн шинжилгээ хийж явах хэрэгтэй байх нэ. За завсарлага авахаас өмнө бүгдээрээ миний баримтлагдаг дүрмийн талаар ярилцъя те. Миний баримтлагдаг дүрм. За би ямар дүрм баримтлалт юм бэ? Тэгэхээр энэ бол намайг юусоо яг амжилттай арилжаанд ороход хүргэсэн одоо миний дүрм байдаг. Энэ дүрм дээр би яадаг гэхээр эхлээд би 1-7 хоногийн чартаар ерөнхий одоо
ханшийн одоо урт хугацааны тренд зүй тогтолыг бол олоод харчдаг. Тэгээ би тэмдэглэгээ үүсгэн тий. За энэ хослол юм уу энэ үнэт цаас 1-7 хоногийн чартн дээр ийм байна гэж тэмдэглэгээ болчихдог. За тэгээ би нэг өдрийн чарт руу ордог. За яагаад бид нар одоо та нар одоо санаж байгаа шүү дээ. Би одоо жишээ нь Оо nice. Хараа та нар миний story follow хийдэг бол би одоо арилжаанд онгорхоо арилжаатай байна шүү дээ. Өчигдөр би 49,000 дээрээс одоо сайхан 51,000 руу ороод ирлээ. Nice. За яг энэ арилжаа завсарлага авахаараа харахаас. За тэгээд 7 хоногийн чарт руу би хахилаад ханшийн хамгийн том дүр зургийг хардаг те. Хамгийн том дүр зургийг харахад би юу олж харж чадсан байх вэ? Энэ одоо symmetrical triangle-ыг олж харж чадах байсан байна. Ерөнхийдөө gold бол ийм доошоо уналттай байгаа гэдгийг олж харж чадах байсан байна. За тэгээд symmetrical triangle-с breakout хийхэд одоо энэ бүр том ханшийн зураг дээр 7 хоногийн одоо зураг дээр бол ингэж breakout хийж гэнэ гэдэг чинь бол маш одоо хүчтэй breakout болно шүү дээ. Энийг харж чадах үчээ. За тэгээд би яг уу нэг өдрийн чарт руу шилжин тэ. Нэг өдрийн чарт руу шилжээд юу болж байгааг ханш одоо шинжилнэ. За тэгээд нэг өдрийн чарт руу сүүлийн 6 сар бол нэг жилд ханш одоо яаж ийн гэдгийг шинжилэх нь байна. За тэгээд энэ нь одоо урт хугацааны нэг өдрийн 7 хоногийн чарт дээр харсантай минь нийцэж гинөө. За би 7 хоногийн чарт дээр ингээ breakout хийж байгааг би харсан шүү дээ. Нэг өдрийн чарт нэр харахад бол тэ. За энэ алт бол сүүлийн 6-7 сард бол өсөж байгаа юм байна гэдгийг бол би олж харж чадчих тэ. Тэгэхээр миний нэг өдрийн анализис 7 хоногийн анализистэй таарч ин тэ таарч. Тэгэхээр бид нар би бол long арилжаанд орох боломжийг хайж эхлэх нэ. За тэгээ би 4 цаг руу шилжээ шүү сүүлийн 30-аас 90 хоногт юу болж байгааг харна. За тэгээ 4 цаг нэг өдөр хоёр таарч байвал одоо жишээ нь тэ нэг өдөр дээр uptrend 7 хоног uptrend гэхэд би 4 цаг дээр би uptrend явагдах нь үгүй гэдэг ингээ харах нь тэ. Оо 4 цаг дээр ч гэсэн uptrend сайхан барьж байгаа юм байна. Бас боломж юм байна гэж одоо харж байна тэ. Тэгээд би одоо ингээ харцсан бол 1 цаг 15 минут руу шилжээд арилжаанд орох одоо цэгүүдийг бол сонгох нь байна. За би одоо жишээ нь энд бол тэ. За uptrend line барьлаа гэд би 1 цаг руу шилжээд ингэж хараад за би тэгвэл хаанаас long орох вэ гэд 15 минут руу шилжээд би энд одоо шалгахад long орч болчихно гэдэг. Гэх мэтчлэн ингэж одоо би арилжаанд ордог байх нэ залуусаа. Zoom out, zoom in, тэ zoom in. За тэгээд би одоо 7 хоног нэг өдрийн одоо энэ шалгалтуудаа хийчихэл би одоо арилжаанд орохдоо яад юм гэхээр ингэж би одоо жишээ нь арилжаа хийдэг. Энэ бол миний өөр юмнууд гэж. За би та нарт яаж арилжаа хийдгийг харуулъя. Одоо жишээ нь би ингээд юу яадаг гэхгүй. Би одоо жишээ нь ингээд олон өөр цагийн одоо candle-уудыг бол ингээ гаргаад хартыг. Одоо жишээ нь би тэгээд энийг ингээд хооронд нь sync хийчихсэн. Одоо би тэгээд хамгийн багтаа бол энд бол би нэг өдрийг тавьчихдаг. Хамгийн багтааг нь хамгийн ихтэй нэг өдрийн candle-ыг энд тавина. Тэгээ нэг өдөр дээр юу болж байгаа шалгаа юм те. За энэний settings-ийг бас өөрчлөхгүй бол ингээд эднэрийг устгаад parents руу ороод энийг цагаан болгоод grid-ийг байхгүй. За би бол ингээд одоо жишээ нь те энэ бол нэг өдөр миний нэг өдрийн график шүү дээ. Тэнгүүдээ би бол энэ ингээд 4 цагаа бол энийг хаддаг байх нь. За 4 цагаа энд тавьчих те 4 цаг дээр юу болоод байна. Нэг өдрийн юм байна 4 цагийн юм байна. Тэнгүүдээ энд одоо би 1 цаг яагаад байна гэж тавьчихна. 1 цаг дээр юу болж ийн гэл ингээл харах нь байна те. За тэгэнгүүтээ би энд 15 минут дээр яаж ийн гээд тэгээд би одоо ингээд арилжаанд орох боломжоо 15 минутаас хайх нэ. За нэг өдөр дээр ингэж байгаа юм байна. 4 цаг дээр юм болж байна. 1 цаг 4 цаг нэг өдөр хоорондоо таарлаа. За би 15 минут дээр арилжаанд орох цэгээ хайж эхэлдэг гэсэн үг ээ залуусаа. Ингэж одоо олон давхар одоо multi time frame ашиглаж одоо баталгаа авч одоо
арилжаанд ороход бол сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ тий би бол өөртөө маш өндөр итгэлтэй орсон арилжаандаа бол ялах магадлал их өндөр болтгоо. Тиймээс та нар маань ч гэсэндээ ядаж дор хаяж одоо 2 цагийг ашиглаж явах хэрэгтэй. За тэгээ мөн одоо энэ адилхан энэ бүх цагууд дээр бас нөгөө индикаторуудыг тавина шүү дээ. Ялан хэрэгэлдэг индикаторуудыг тулгаад хараад явчихна. Тэгээд одоо ялангуяа одоо support resistance-ийг бол одоо жишээ нь би те энд нэг хүчтэй одоо support байна л гэж бодъё л тоо. Энд одоо би жишээ нэг хүчтэй support байна гэдэг ингээд би миний нэг өдрийн candle-ыг та нар хараарай. Би нэг өдрийн candle дээрээ ийм support байна гэдээ одоо ойлгосон байна гэж бодъё те. Тэгэхэд эн чинь юун дээр харагдах вэ? Миний одоо 15 минутын одоо candlestick дээр харагдсан шүү дээ support. Яг гарч ирэх. За тэгээ би одоо энэ support байна гэж харахад та нар харж байна уу? 4 цагийн candlestick дээр 133 32 дээр support байна гэж харж энэ support байна гэж харж. За энэ 15 минутаар бол бүр support дээр яаж аятайхан ойж байгаа нь бол ингээд тод харагдчихээн тэ. Тэгэхээр ингэж одоо олон цагуудын одоо candlestick-ийг тулган байж одоо би арилжаанд ордог байх нэ залуусаа. Yeah. За манай залуус ойлгомжтой юу? Яа нэг өшөө илүү нэг жоохон сэдв байна. Та нар энэ сэдвээ үзчихэд завсарлага авах уу эсвэл одоо завсарлага авмаар байна уу? Үзэхгүй те. За үзчихэд тэгээд завсарлага аваад шинэ сэдв рүүгээ орсон арай ярих те. За үзье. Зя. Одоо би та нартай өөртөө тохирсон time frame-ыг яаж сонгох уу гэдгийг хэллээ. Олон time frame одоо тулган ашиглах нь те ямар чухал вэ гэдгийг хэллээ. Тэгвэл одоо бүгдээрээ шүү дээ те. Олон цагийн график хослуулан ашигласнаар бид нэр яаж амжилттай сайхан арилжаанд орж болох вэ гэдэг талаар одоо жишээ авч үзье. За бид нар мэдэнтэй эхлээд бид нар том цагаас эхлэх ёстой тий. Тэгэхээр яг одоохондоо бид нар яг энэ жишээнд бол бид нар 4 цагаас эхлэе. За бид нар ингээд евро долларын 4 цагийн одоо графикийг харсан чинь маш ойлгомжтой одоо uptrend явагдаж байна тий. Маш ойлгомжтой uptrend явагдаж байна. За маш ойлгомжтой uptrend явагдаж байгааг бид нар 4 цаг дээр харчихсан юм чинь за бид нар 1 цаг эсвэл 15 минутыг ажиглаж агаад арилжаанд long арилжаанд орохыг л одоо бид нар ирмэлцэн шүү дээ тий. Uptrending үед бид нар яг long арилжаанд орохыг ирмэлцэн. 1 цаг дээр харсан чинь юу болсон бэ? Оо nice. Яг сайхан trend line-ыг тест хийгээд trend line-ыг тест хийхдээ rejection candle буюу reject хийж байгаа doji candlestick гарч ирээд тэгэнгүүтээ бас энэ дараа stochastic яасан байна. Давхар stochastic oversold одоо талбараас дээшээ bullish crossover хийж байна. 4 цаг дээр uptrend сайхан барьж байгаа, 1 цаг дээр trend line test doji нэмэх нь одоо stochastic crossover хийлээ. Гэхдээ бид нэр яг уу арилжаанд хараахан орохоос шийдэж чадахгүй л байна гэж бодъё. За тэгвэл яг уу буцаад бүр доошо 15 минут руу шилжлээ. 15 минут руу шилжээд харсан чинь нөгөө 1 цагийн doji болж байгаа candlestick чинь 4 ширхэг 15 минут болоод гараад ирлээ шүү дээ. Энэ дээр юу гэж харагдаж байна? Trend line маш сайхан барьж байна. Маш сайхан support болон барьж байна те. Тэгэнгүүтээ мөн давхар бас 15 минут дээр шүү. Давхар 15 минут дээр бас bullish crossover хийж байна. Тэгэхээр бид нар энд яах вэ? Давхар одоо баталгаанууд авлаа, олон time frame-уудын баталгаа авлаа. Бид нар энд ямар арилжаанд орох вэ залуусаа? Хэлээрэй. Ямар арилжаанд орох вэ? Хэлээрэй. Бүгдээрээ хэлээрэй. Long асуудалгүй long орно те. Асуудалгүй long орно. Зя бүгдээрээ ингээд long орчлоо гэж бодъё. Long орчлоо гэж бодъё те. Boom! Яа. Энэ бол одоо ганган long үстэй. Одоо ганган long гэхээс одоо өөр юу гэх вэ? Ганган gang гэдэг дуу хийдэм маш. За нөгөө rapper цэцэгийн хэлээд байдаг шиг те. Жинхэнэ л аль байхдаа данса гэж нэг хитэн дүүдээ нэг такси хоол цайных нь мөнгийг өгчөд бол
болохоор л болчлоо тий. Та нар дүү байхгүй бол яг тэгээ өөрсдөө хоолч юм зү. Би бол их олон дүүтэй болохоор тэгээд дүүнэр дандаа энэ тэндээс мөнгө шалгаж дээ. За ингээл одоо бидний лонг орсон цэгээс бол нийтдээ ханш бол 400 pip өссөн байна. Энэ одоо цаашаа хэрч удаа өссөн юм өстой бүүмд тий. Тэгэхээр олон цагийн графикуудыг ингэж хослуулан ашиглах нь бол бас давхар дүн шинжилгээ хийн одоо баталгаа болж өгч идэгөө. За та нар бол дор хаяж 3 цаг дор хаяж тий одоо 3 цагийг хооронд нь одоо баттгаж multi time frame trading хийж явах хэрэгтэй. Одоо бидний энэ жишээн дээр үзснээр бол 4 цаг 1 цаг 15 минут гэж явчихна тий. Миний хувьд яг нэг өдөр 4 цаг 1 цаг гэж явдаг тий. Тэгээд бид нар одоо юу гэдэмд цаашид одоо ингээд multi time frame хослуулан ашиглахдаа бид нар 1 минут 5 минут 30 минут эсвэл одоо 15 минут 1 цаг 4 цаг гэсэн тийм хослуудыг ашиглаж болно. Хамгийн гол анхаарах юм нь шүү дээ. Бид нар олон цагийн графикийг хослуулан ашиглахдаа график цагуудын хооронд хангалттай зай өгөх ёстой шүү. Одоо та нарт юу гэдэг 10, 15, 20 минутыг ашиглах юм бол тэр чинь сүйдтэй өөрчлөлт, сүйдтэй зөрүү харагдахгүй шүү дээ. Тэгэхээр ядарч те 15 минут, 5 минут, 1 цаг. Эсвэл одоо 15 минут, 1 цаг, 4 цаг ч гэдэг. Түүнээс 15, 30, 45 гэж ашиглаж болохгүй байх нь те. За тэгээд мөн одоо бас дүгнэлт хэлэхэд олон цагийн графикууд буюу одоо multi time frame chart-ыг бол ашиглан арилжаанд орохын хамгийн гол зорилго нь ханшийг эхлээд том зургаар нь одоо ханшийн тренд одоо юу явж байна гэдгийг олоод харчин те. Тэгэнгүүтээ дунд болон одоо богино хугацааны одоо зургаар болол арилжааны шийдвэрийг гаргах те. Арилжааны шийдвэр ямар арилжаад болох вэ? Тэгж яагаад жижиг зургаад яг арилжаанд орох цэгээ одоо сонгох нь байна. Тэгэхээр одоо яг л одоо те тэнгэрт одоо дүүлэн нисэж байгаа одоо шувуу адил. Одоо энэ бол их хөөрхөн шувуу байна л. Гэхдээ тэнгэрт дүүлэн нисэж байгаа одоо шонхор адил те. Бүргэд адил. Эхлээд холоос ингээл бид нар чинь ингээл бүх одоо ингээл хүрээлэн байгаа орчин байгаль орчныг харна шүү дээ. Тэгж байгаа л тэнд нэг туулаа гүйж байна. Миний туулаа. Би туулаагаа одоо шүүрч авах юм байна. Тэгэл ингээл бүргэд чи ойртно шүү дээ. Ойртож ирэл. Тэгээ бүр ойртож ирэл яг шүүрэх цэг нь игцэг нь таарал шүүрэл аваа явна. Тэгээ түүнээс бүр ингэж газар доор нисэж хагаад газар доор ингэ нисэж явах юм бол нөгөө туулаа чинь бүргэд байна гэж мэдээд те мөхөндөө ороод ир чи ингээ алга болчих ш. Тэгээд нөгөө олцоо бол агнаж болж чадахгүй болчихно. Тийм учраас бид нар мөн адилхан том цагаас жижиг рүү орж одоо сайхан тэр ашигаа бол шүүрч авах хэрэгтэй заяа. За тэгээд альва зүйлсээ одоо давс хулшийг нь тааруулахгүй бол утгагүй болчдөг. Тийм учраас та нар одоо бүр ийм юм хийцэн суужиж болохгүй л гэж би хэлэх гээд байгаа. Та нар одоо тэгээ бүр ингэсэн суужиж болохгүй шүү залуусаа. Ийм юм болцсон суужиж болохгүй шүү. Ингээ бүр 10 хэдэн цаг маг 7 8 цаг ингээ гаргацсан. Тэгэх юм бол та нар ерөөсөө хизээч арилжаанд орч чадахгүй. Бас хитрхи их цаг бол ашиглаад бол дэмий, тийм. Тийм учраас яг л өөртөө таарсан нэг цагийг сонгоод өөртөө таарсан нэг цагийг сонгоод тэрнээс дээшээ 2 доошоо 2 ч юм эсвэл дээшээ 2 доошоо 1 байдаг ч юм уу те. Тэгжиж одоо арилжаанд орох хэрэгтэй. За миний сонгосон цаг бол нэг өдөртэй. Тэгээ би нэг өдрөөс дээшээгээ 1 7 хоног юмаа харчин доошоогоо 4 цаг 1 цаг 15 минут гэж явдаг байгаа. За multi time frame-ийн хувьд бол та бүхэнд ойлгомжтой байсан байхаа гэж найдаж чинь залуусаа. Залуусаа дажгүй юу? 5 дахь өдрийн орой та нар сайхан зүйл сурч гин үү гэж. Би одоо сая өнгөрсөн 1 цагийн турш та нарт дан одоо онол ярив. Дан одоо онол яриа дуусчихв залуусаа. Та нар юу гэж бодож байна? Би одоо бүр тэр нэг хүүхдийн хэлсэн юм надад ерөөсөө бүр бодогдоод болтгоо. Зөвхөн онол яриад байна гэдэг те. Би ч одоо бүр тэр чигээрээ л одоо практик тэр чигээрээ туршлагаасаа та нарт одоо ярьж байгаа биз дээ. Та нар одоо энэ multi time frame ийм олон цаг ашиглах талаар та нар Google дээр үзэх юм бол мэдээлэл байхгүй. Та нар олон цаг ашиглах талаар Google дээр үзэх юм бол яг ийм бас тодорхой мэдээлэл гарч ирэхгүй. YouTube дээр бичлэг байхгүй. Тэгэхээр би яаж юм? Би яг зөвхөн өөрийнхөө одоо амьдралын туршлагаас өөрөө бодож дүгнсэн юм аа л ууг нь заагаад байгаа юм шүү дээ залуусаа тий. За. За одоо бүгдээрээ завсарлага авъя. Тэгээ та нар номоо уншаарай. Би бас номноос их зүйлийг бол мэдээж ярианда бүгдийг нь оруулж чадахгүй учраас бас номоо давхар унших хэрэгтэй тий.
Тэгээ би бол яаж одоо та нар одоо чат өрөөндөө ороод ирэхлээр би яаж энэ олон цагуудыг бүр яг хооронд нь одоо баттгаж байгаад арилжаанд орж ийн гэдгийг бол та нар харах болно. Одоо жишээлбэл нэг өдөр дээр uptrend явагдчихлаа. Нэг өдөр дээр MACD RSI 2 bullish байлаа гэхэд би 4 цаг руу ороод 4 цаг дээр MACD RSI 2 bullish байх юм бол 1 цаг руу ороод 1 цаг дээр MACD RSI 2 bullish байх юм бол 15 минут дээр MACD RSI bearish байх юм бол би буцаж bullish болохыг хүлээж жагаад ингээд давхар баталгаа авч байгаад арилжаад орд юм ба. Тэрийг бол та нар яг чат өрөөндөө лайваар амдаар та нар үзэх болно заяа. За яг одоо бол хэдүүлээ сайхан завсарлага аваад 13 минутын дараа эргээд уулзъя. Цаг 15 минут дээр уулзъя. За залуусаа. Зя. Та нар одоо арай. Та нар одоо өөрсдөө тохирсон цагийг сонгоод одоо миний хувьд бол swing trading хийж байгаа учраас би одоо арилжааны нэг 5-15 минут дээр гарч ирэх юм нь ерөөсөө санаа зовх шаардлага байгаа. Та нар одоо жишээ нь би та нарт яг одоо хийж байгаа арилжаага харуулъя л да. Яг одоо миний хийж байгаа арилжаа яаж вэ? Би Tesla дээр short орчихсон, алтан дээр бас short орчихсон. Өчигдөр яг алтны арилжаага ашигтай байхдаа хаачдаг л байж ихтэй одоо. За ямар ч байсан одоогийн байдлаар Tesla дээр бол нэг $1500 хийж гин. Алтан дээр бол $720 алдцсан байж. Өчигдөр би алтан дээр $1000 хийж ирсэн. Тэгээд арилжаагаа хаач чадахгүй байсаар байгаа. За яах вэ? Тэгээд алтны энэ шортыг бол би нэг овоо хэдэн өдөр барих юм аа. Тэгээд ийм явж байна. Тэгэхээр өөртөө таарсан цагаа сонгочих юм бол та нар бас ингээд сайхан санаа амар арилжаа хийж болох нэ. За яа. За завсарлага авъя. Цаг 15 дээр эргээд уулзъя.